Хүүхэд залуустай энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын дархан цаазд газруудын нэг болох Хасагт хайрхан хэмээх гайхамшигтай үзэсгэлэнт газрын талаар ярьж өгье. Тоглон сууж таалан болгоно. Манайхан лайк андарч, subscribe заавал дараарай. Хасагт хайрхан уул нь Говьалтай аймгийн Шарга, Жаргалан сумын нутагт их нууруудын хотхор руу гүн төрж орсон Алтай салбар улсын нэг билээ. Энэ уул нь Буг, Аргал, Янгир, Ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгийн нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 17 дугаар зарилгаар дархан газар болгосон. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинжилэн тогтоох тухай хуулийн Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаас газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Хасагт хайрхан бол Алтай гол нуруунаас Шарга хүйсийн говоор тусгаарлагдсан нэлээд зайдуу оршихын дээр хангаан уулархаг мужид арай ойр дүт боловч бас л завхан голын уудам хөндөй гүзэн тээлийн буурц хотхороор тусгаарлагдана. Хасагт хайрхан нь ихт цавчим хажуутай хурц шов оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтхыг хасагт хайрхны нуруу өмнөхийг 3 богдын нуруу гинэ. Хасагт хайрхны ноён оргил хасагт богдуул нь 3578 м. Түүний залгаад дунд хасагт хайрхан 3471 м. Зүүн хасагт хайрхан 3540 м байхад 3 богдуулын богд нь 3200 м, дунд богд нь 3522 м, зүүн богд нь 3340 м-ийн өндөртэй байна. Монгол Алтай нурууны салбар улсын ой тэхэсэг бөгөөд энд хангаа хээр, говь тал, гурван бүсийн ургамал амтан хослон оршдог. Хасагт хайрхан уулын ан амьтдны аймгаар их маш баян. Энэ ууланд Монгол Алтай тархсан ховор амьтад нутгалнаа. Монгол улсын улаан наамд орсон Буг, Суусар, Аргал, Янгир, Хойлог, Ирвэс, Ёл бий. Мөн ойд хад асгаар шилүүс, цагаан үеийн жирэх элбэг байдаг. Ийм учраас дархлан хамгааж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Буг Янгирын тоо өссөн байна. Хөрс урамжлалтын хувьд босоо бүсшил үүсгэнэ. Гол ноён оргилуудын оройн хэсэг нь өндөр уулын бүслүүрт багтах ба энд хөвдөд, хөв тагт, уулын царам, бушилз, улалжилт, нуг, өвс ургамал ховортой нурга, асаг ээлжлэн оршино. Ар хажууд агуудаа нилээн ойтой, тухайлбал хасагт хайрхны нурууны арын үлээстэй, аяг шанаг, цорго, дэвхрэг, хавчиг, хус, цэцэрлэг, согоот, ар хорго голуудын ихэн дунд биер нь шинсэн ойтой, тэмээ хүзүү цагаан шулууд, шатын их битүү хорго, зүүн хойд улаастай голуудын ихэн дунд савар хэсэг бүлэг шинсэн ой, хус улаасан төгөлтэй, ойд үхрийн нүд тошлоо гэх мэт жимсний ботаас гадна жам мэдэг, сэрж мэдэг, шар хөх яргүй, хонхон цэцэг, холцсон цэцэг, дэгд, бамбай, сүд зэрэг цэцэг дурмал, уулын хийр даг, дааган сүүл, ерхэг, яг, хазаар ус, нугын шинтгэлээ, таван салаа, таргун шир, гичгэн зэрэг ургамал урагдгаа. За энэ хасагт хайрхан бол маш үзэсгэлэнтэй. Яагаад гэвэл Алтай нуруу, Монголд байдаг Монгол Алтай нуруу, Говь Алтай нуруу нь ерөнхийдөө ой мод байдгүй. Гэтэл энэ хасагт хайрхан уул нь тэр бүхэн тэнд 20 эдхэн мянган га талбайд яг хангаад байгаа мэт ой мод байдаг. Үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээд хойд талдаа, өмнөд талдаа ерөөсөө говь, илсэн цүл, тэгээд уул нуруу тийм говьрхуу байхгүй. Гэтэл тэр бүхэн тэр хэсэгтээ ой модтой үзэсгэлэнтэй ан амьтд байна гэдэг нь үнэхээр гоё. Тийм сайхан байгаль үзэсгэлэнтэй газар байх нэ. Ийшээ манай монголчууд заавал очиж аялаж үзээрэй. Говь Алтай аймгийн төв Алтай хотоос 80 км-ийн зайд орших Жаргалан сум гэ бий. Энэ сум нь үзэсгэлэнт уул нуруудын дунд оршдог хойд толгороо хасагт хайрхан уул дүнхийдгээ. Энэ уулын орчинд олон төрлийн ангаах хувцастай аршаан, хангай говийн хостмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нэн сонирхолтой харагддаг. Монголын их хэлсний нэгэн хэсэг нь бас энэ суманд байдаг. Энэ хүү хасагт хайрхан уулын дархлагдсан талбай нь Говьалтай аймгийн Шарга, Баян уул, Шаргалан, Тайшир сумдын заа нутагт орших хасагт хайрхан уулын төв хэсэг, зүүн өмнө орших цагаан чулуутын голоос эхлэн баруун хойшоо Өлийн даваа хүртэл 22 км, баруунаас өмнө орших өвөр хоргийн голоос эхлэн зүүнээс хойшоо Улаастай гол хүртэлх шулуунаар 15 км газрыг хамардаг.
Хасагт хайрхан нь усны сүлжээгээр баян нутааг ориглоос них авсан гол горих хавцал хөндийгээр урсан биелийн захад хүрч хурдас хөрсөнд шурган шингэдэг байх нэ. Билээр нь илсэн говь орших боловч 2200-аас 3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж түүнд 100 квадрат километр талбайд нь ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт тагийн бүслөөр оршино. Ингэж нэг уул нь говийн бүсээс эхлэн хээр ой тайгын бүс тохиолдох нь маш ховор байдаг. Ийм болохоор би үзэсгэлэнтэй гайхалтай гэж хэлээд байгаа байхгүй юу? Хасагт хайрхан уул нь Алтай нурууны 4 дахь игний уулс бөгөөд Хантайшир уулын баруун салгаа дундаж өндөр нь 2600 м гаруй байдаг. 80 гаруй километр үргэлжилдэг тийм нуруу байх нэ. Хасагт хайрхан ууланд шохойн чулуу, гантиг чулуун, том жижиг агуй хонгил бас цөөнгүй байдаг. Монгол улсын дархан цаасд газрын нэг болох Хасагт хайрхан уулын талаарх тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үзэсгэлэнтэй газрыг манай монголчууд заавал очиж аялаж сонирхож үзээрэй гэж хүсье. За ингээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөө. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Лайк, саб, комент хийрээ.